Яа, заавал ядарсан зэрэгтэх нөө манлаа байх. Та гоё л шүү дээ. Тэгээд би дараа нь дуулал 162 дээр яаж өгч тээ. За. Окей. За энэ ямар гоё зүтэр вэ? Харин л. За. Хүн бэлгийн төгс юм уу? Энэ дээр өөрөө юу өччих дуртай вэ? Голцоо. Яг нөгөө өөрийнхөө зохиосон гэсэн дуунуудаа бичиж гэж бодоод би бүр яг зорж гаргаад зориулж гаргасан дэвтэр ханаж. Тийм болохоор их хүчсэлэнтэй гоё харагдаж байна. Тэгээд яг одоо дуу 151-т хамгийн анхны дуу ямар дууг дуулахаар зэхэж байна? Дуулал 162 гээд. Дуулал 162. Яаж таны уран санд орж ирвэ? Яагаад заавал энэ дууг зохиох болов? За. Энэ нөгөө он сартаа нийцсэн маад 13 оны 7 сарын 15 гэсэн. Тэгээд тухайн үед одоо энэ үе хүртэл одоо юу гэдэг миний дуу зохиох одоо бэлэг авьяас нь илүү аян дээр илүү төвлөрдөг байхгүй юу? Одоо би илүү аялгау зохиох туртай юм уу? Тэгэхэд шүлэг одоо бичих ч юм уу эсвэл яг одоо эзнээс орж ирсэн оршихуугаар юм бичих одоо тухайн үед газ бичиж авах гол хүн чинь мартчихдаг шүү дээ тий. Тэгээд яг нөгөө миний амьдралын үедээ яг энэ дуулал 62 гэдэг дуулал 62 маш холбоотой байсан. Тэгээд сэтгэл минь эзнийг чимээгүй хүлээ. Тэр чиний найдвараа. Тэгээд чиний бас бат цай, чиний аврал, хорогдох байр, хүч чадал чи эзэн юм шүү гэд. Яг надад ингэж ятгалга өгчээсэн. Тэгээд би яг энэ үедээ нөгөө байсан аялгуун дээрээ өглөө чимээгүй цагийн дараа яг энэ ишлэл яг уншигдаад тэгээд би нөгөөний аялгаугаа яагаад дуулал 62-тай холбож чиж болохгүй гэж бодоод тэгээд ер нь бол энэ дуу гарсан гэх юм уу. Тэгээд сонирхолтой. Их хүмүүсийг ажиглах юм бол эхлээд үгээ өвчөө дараа нь аяа зохиодог штэ. Би тэгэж их тааралдчихсэн. Харин энэ дууны бас нэг бүтцэн бас арай ондоо байгаа дээ тий. Эхлээд аян бичигдсэн байсан байна шүү дээ. Тий, ер нь бол миний бүтцүүд ер нь их аялгуул орж ирээд хамгийн эхлээд тий аялга нь орж ирдэг юм. Тий. Гайхамшигтай. За ингээд. За. Гайхамшиг дууг сонсцгоё. Сэтгэл минь эзнийгээ чимээгүй хүлээ. Очран миний найдвар түүнээс яв. Зөвхөн Есүс бол миний хад, миний аврал, миний бат цай учраас би ганхахгүй. Сэтгэл минь эзнийгээ чимээгүй хүлээ. Очран миний найдвар түүнээс яв. Зөвхөн Есүс бол миний хад, миний аврал, миний бат цай учраас би ганхахгүй. Та миний аврал хорогдох газар минь, та хүч чадал ба алдрын эзэн. Зүрхнийхээ үгийг таньда нэн, зөвхөн таньда итгэн найднаа. Сэтгэл минь эзнийгээ чимээгүй хүлээ. Очран миний найдвар түүнээс яв. Зөвхөн Есүс бол миний хад, миний аврал, миний бат цай учраас би ганхахгүй. Та миний аврал хорогдох газар минь, та хүч чадал ба алдрын эзэн. Зүрхнийхээ үгийг таньда нэн, зөвхөн таньда итгэн найднаа. Зөвхөн
наднаа зөвхөн таньдаа 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 наднаа та миний аврал хорогдох газар мэн та хүч чадал ба алдрын эзэн та миний аврал хорогдох газар мэн та хүч чадал ба алдрын эзэн зүрхнийхээ үгийг таньдаа нэн зөвхөн таньдаа итгэе наднаа зүрхнийхээ үгийг таньдаа нэн зөвхөн таньдаа итгэе наднаа бүгдээ хамтдаа 151-ийг лайк, шеэр хийгээрэй залуусаа. Таныг уриалж байна.